хүн бид хүмүүс. Радио шинжилгээ 107.5 нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан би хүн бид хүмүүс нэвтрүүлэг бусдад нөлөөлөх урлагийг түгээж байна. Анхаарлаа хандуулно. Самбайцгааны өрхөн мөндөд сонсогчдоо Монгол дуурхт FM шинэ дэлгэн 107.5 радио та бүхэндээ бэлтгэн хүргэдэг би хүн бид хүмүүс нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Бид энэ хүн нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институттэй хамтран идэг байгаа. За мөн бид энэ хүн нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын зөвлөх багш удирдгын ухааны докторант Дасцэрмаа агштай. За мөн эфирээс хөтлөх сайхна миний би та бүхэндээ хамт бэлтгэн хүргэдэг байгаа. Өмнөх нэвтрүүлгээрээ бид хоёр та бүхэндээ менежментийн үргийг үргэлжлүүлэн хүргэсэн байгаа. За мөн социализмын үеийн байгууллага, за одоо үеийн байгууллагуудын ялгааны талаар хүргэсэн байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээр удирдлагын төвшингийн талаар авч үзье гэж бодлоо. За тэгэхээр удирдлагын төвшингийн талаар хоёул өнөөдөр ярилцъя төхөө. За баярлалаа сонсогчдын өдрийн мэнд төргий. За тэгэхээр удирдлагын төвшин буюу менежерийн чиг үүрэг гүйцэтгэх үүрэг оройлын талаар өнөөдөр авч үзнэ. Тэгэхээр удирдлагын төвшин гэдэг ойлголт маань бол тухайн одоо байгууллагын онцлог зохион байгуулалтын хэлбэрээс хамаарат удирдлагуудыг тодорхой үе шатуудад хуваах үйл явцыг хэлдэг. Үндсэндээ менежментийн шинжилгээ ухааны хүрээнд үеийн байгууллагууд удирдлагыг ерөнхийдөө үндсэн 3 түвшинд хувааж авч үзэж байгаа. Удирдлагын дээд түвшин, удирдлагын дунд түвшин, удирдлагын доод түвшин гэсэн байдлаар авч үздэг. За энэ удирдлагын гэдэг үгнүүдийн хооронд бид нар менежерийн дээд түвшний менежер, дунд түвшний менежер, доод түвшний менежерүүд гэж тайлбарлан ярьдаг энгийн ярианд. Тэгээ ингээд аваад үзэхээр бол удирдлагын дээд түвшин, дунд түвшин, доод түвшний менежерүүд төвшин харгалзахгүйгээр менежерийн үндсэн чиг үүрэг буюу үүргийг гүйцэтгэдэг гэдгийг хэлэх ёстой. Аль ч түвшний менежер байсан менежерүүд бусдыг манлайлах үндсэн үүрэгтэй, бусдыг хүмүүжүүлэх үүрэгтэй, бусдыг одоо байлдан дагуулах үүрэгтэй буюу байлдан дагуулах буюу үлгэрлэх үүрэгтэй, санаачлагыг одоо гаргах үүрэгтэй, дипломатч буюу албан ёсны дүрм стандартаар харилцах үндсэн үүрэгтэй байдаг. За энэ үүргүүдийг аль ч түвшний менежерүүд заавал гүйцэтгэх ёстой гэдгийг энд хэлэх хэрэгтэй. За нөгөө талаас дээд түвшний менежер гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ? Юу гүйцэтгэдэг юм бэ? Тийм ээ, ямар эрх үүргийн хүрээнд ажилладаг юм бэ гэдгийг тайлбарлая. Тэгэхээр дээд түвшний менежер гэдэг маань үндсэндээ тухайн байгууллагын удирдлагын цөм хэсэг буюу хөрөнгө оруулагч этгээдүүдийг бид нар удирдлагын дээд түвшин гэж нэрлэж байгаа. За зарим байгууллагуудын хувьд ХК-гийн хувьд буюу хувьцаат компанийн хувьд бол төлөөлөл удирдах зөвлөл, хяналтын зөвлөл буюу бодлого барьж байгаа хүмүүсийг бид нар удирдлагын дээд түвшин гэж тайлбарладаг. Үүнд гүйцэтгэх захирал хамаараа орно гэж хэлэх ёстой. За тэгэхээр яагаад гүйцэтгэх захирал хамаарч орж байгаа юм бэ гэхээр энэ бол хувьцаат компани буюу тодорхой хувь нийлүүлсэн байгууллагууд учраас студийн төлөөлөл удирдах зөвлөлүүдийн санаачлагаар аль нэг чадвартай боловсон хүчнийг гадаад зах зээлээс татан авч өөрийнхөө байгууллагыг удирдуулдаг учраас тэр гадаад зах зээлээс татан авч удирдуулж байгаа хүмүүсийг бид нар гүйцэтгэх захирал гэж хэлдэг. Эсвэл дотоодоосоо бас томилж болдог. За энэ маань тухайн төлөөлөл удирдах зөвлөл буюу эзэдүүдийн өмнөөс тухайн байгууллагын нийт өмчийн хүрээнд захиран зарцуулах эрхийг эдлэж байдаг дээд түвшний удирдлага юм а гэж хэлдэг. За нөгөө талаас дунд түвшний удирдлагууд гэж чиний одоо удирдлага буюу менежерүүд гэж чиний хэлдэг вэ гэхээр хилтэс, тасаг, албад, нэгж хэсгүүдийн дарга нарыг хэлдэг. Нэгж хэсгүүдийн дарга нарыг хэлж байгаа. За эдгээр хүмүүс маань өөрөө хилцээний дарга, албадын дарга нар ч байдаг юм уу тийм ээ? Эсвэл ийм одоо албадууд байхгүй тохиолдолд ахлах менежерч байдаг юм, ахлах сувилагч байдаг юм уу тийм ээ? Энэ хүмүүсийг бригадын ахлагч байдаг юм уу? Энэ хүмүүсийг бид нар дунд түвшний одоо яах нь удирдагчд гэж нэрлэж байгаа. Дунд түвшний менежерүүд маань мэдээлэл боловсруулах хэрэгтэй. Гадаад зах зээлээс мэдээллийг аваад дотооддоо боловсруулад дотоод одоо байгууллагын дотоод орчинд дах санхүү хүний нөөц техник технологийн бүх төрлийн тайлан мэдээг авч боловсруулад зорилготойгоо харгалзуулан төлөвлөгөөтэйгөө нягтруулж одоо авч үзээд харгалзуулан авч үзээд манай байгууллага тийм ээ хаана яваад байна вэ гэдгийг дээд түвшиндөө мэдээлэх үүргийг хүлээж байдаг одоо хэсэг юм. Хэсэг юм. А нөгөө талаас энэ мэдээллийг боловсруулснаар дээд түвшнөөс ирсэн мэдээлэлтэй хавсарган шүүн тунгааж доод түвшин буюу гүйцэтгэх ажиллагааны түвшин рүү хэсэгчлэн чиглүүлж өгч байдаг үүрэг бүхий функцүүд байдаг.
За өөрөөр хэлбэл байгууллагын дунд түвшний менежерүүд бол тухайн байгууллагын зангилаа юм аа гэж хэлэх гээд байна. Ерөөсөө байгууллагын дээд түвшний шийдвэр, доод түвшний гүйцэтгэлийн тайланг, мэдээлэл болгон боловсруулж, тийм ээ, байгууллагын зүг чигийг тодорхойлоход эзэндээ туслаж байдаг маш том хэмжээний мэдээлэл боловсруулах субъектүүд. Нэг талаас. Нөгөө талаас тухайн байгууллагын талаарх мэдээллийг гадаад орчин руу дээд түвшний менежерийн зөвшөөрөлтөөр гадаад орчин руу цацах эрхийг хүлээж байгаа ийм одоо субъект. Өөрөөр байгууллагын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг субъект. Дээд түвшний удирдлагын олгосон эрхийн хүрээнд дунд түвшний удирдлагууд тухайн байгууллагыг төлөөлөн одоо өөр субъектүүдтэй гэрээ контракт хийх эрхтэй байдаг. Тухайн байгууллагыг төлөөлөн одоо ямар нэгэн одоо үүргийг гүйцэтгэх эрхийг эдлэх эрхтэй байдаг. Ийм одоо субъектүүдийг бол бид нар дунд түвшний удирдлагууд буюу дунд түвшний гүйцэтгэх ажил одоо мэргэжилтнүүд гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ утгаар нь аваад үзэх юм бол ихтэй сургууль төгссөн ихэнх боловсон хүчин дунд түвшний одоо менежерүүдийн үе шатанд очиж төвшөнд очиж ажилладаг. Тэгэхээр дунд түвшний менежер маань дотор хоёр ангилагддаг л да. Өөрөөр удирдах түвшний, гүйцэтгэх түвшний гэж. Тэгэхээр удирдах түвшнийх нь болохоор бидний түрүүний хэлсэн хилцэц тасаг албадын дарга нар буюу ахлах чиглэлийн хүмүүс маань удирдах түвшинд ороо явчин, дунд түвшний удирдах түвшний хэсэг дундын дээд түвшинд ороо явж байгаа. Дундын доод түвшинд бол тухайн байгууллагын үйл ажиллагааг боловсруулж байгаа мэргэжилтнүүд ороо явждаг. Тэгэхээр ерөнхийд нь хоёр хэсэгтэй хувадаг гэсэн үг шүү. Хоёр хэсэгт хувааж байгаа. Тийм дундын дээд, дундын доод гэж үндсэнд нь хоёр хувааж байгаа. Тэгэхээр бид нар энийг ерөнхийд нь дунд түвшний менежерүүд гэж ангилж байгаа одоо онлынхоо хувьд. За доод түвшний одоо менежерүүд гэж хэнийг хэлээд байна гэхээр тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай тулж ажиллаж байдаг гүйцэтгэх ажиллагааны менежерүүдийг бид нар түвшний менежерүүд гэж хэлдэг. Жишээлбэл ээлжийн ахлах маструуд тийм ээ гэх мэт хүмүүс ахлах тоогооч гэдэг юм уу. Энэ хүмүүс маань доод түвшний удирдах хүмүүс байхгүй өөрөөр доод түвшний менежерүүд. За энэ хүмүүс бол байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай тулж ажилладаг. Хэн хизээ ажилдаа ирсэн, ирээгүй, ямар доголдол дутагдал гарч ийн үү? Юу тухайн өдөр болон тухайн цагт шаардлагатай байна уу? Ямар гологдол гарч ийн үү? Гарахгүй байх ямар арга хэмжээ авах вэ гэдгийг өдөр тутам цаг тухайд нь секунд тутамд тухайн асуудлуудыг шийдвэрлэх ёстой үүрэг бүхий функцийг хэрэгжүүлж байдаг ийм эрх мэдэл бүхий этгээдүүд буюу субъект. За энэ субъект маань өөрөө нөөцийн захирам зарцуулах одоо эрх мэдлийн хувьд бол маш хязгаарлагдмал бөгөөд дээд түвшин буюу дунд түвшнөөс өгсөн эрхийн хүрээнд тухайн богино хугацаанд нөөцийг хуваарлах эрхийг эдэлдэг. Тухайлбал өнөөдөр бат ажилдаа ирээгүй байгаа тохиолдолд доржийг орлуулан ажиллах эрхийг эдэлж болно. Эсвэл одоо юу гэдэг өнөөдөр тог тасарлаа гэхэд тийм ээ 2 цаг тог тасарлаа гэхэд үлдсэн одоо цагуудад нь 2 цагийн ажлыг тог тасарсан ажлыг нөхөн гүйцэтгүүлэх эрхийг эдэлж идэг гэх мэтчлэнгээр өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж байдаг одоо гүйцэтгэх ажиллагааны менежерүүд юм а гэж ойлгох хэрэгтэй. За тэгэлгүй яг нэвтрүүлэг манд үргэлжилсээр байна. Бие хүн бид хүмүүс нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсрал институтийн зөвлөх багш Дутгу ухааны докторант Дастерма агштайгаа за мөн эфирээс хөтлөх сайхан намын би та бүхэнд хамтран бэлтгэн хүргэдэг байгаа. Энэ хүн нэвтрүүлэг маань 7 хоног болгоны 3 дахь болон 5 дахь өдрүүдэд 10 цаг 5 минутаас та бүхэндээ хүрч байгаа юм шүү. За нэвтрүүлгээ үргэлжлүүлээ. Тэр дөнгөж сая менежментийн удирдлагын одоо түвшний талаар авч үзэж ярилцлаа. Нэвтрүүлгээ үргэлжлүүлээ. Удирдлагын түвшингийнхэн талаар хойлоо үргэлжлүүлэн ярилцээд өгөө. Тэгэхээр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж байдаг үйл ажиллагааны менежер буюу доод түвшний менежерүүдийн мөн дотор нь хоёр ангилж байгаа. Өөрөөр хэлбэл одоо мастеруд байлаа гэхэд ажилчид. Тийм ээ. Өөрөөр доод түвшний менежерүүд ажилчид гэсэн үндсэн хоёр ангил бид нар хуваа авч үздэг. Тэгэхээр тухайн байгууллагын хувьд өдөр тутмын үйл ажиллагааг удирдах байдаг. Хүмүүстэйгээ шууд тулж ажиллаж байдаг. Энэ хүмүүс бол байгууллагын үйл ажиллагааны гол цөм хэсэг. Үйл ажиллагааны цөм хэсэг. Хэрвээ бид хөл гаргүй бол хэн блэ? Хөдөлж чадахгүй шүү дээ, тийм. Яг түүнтэй адилхан байгууллага ажилчдаггүй бол хэн блэ? Тийм ээ? Ажилчдаггүй бол хэн блэ? Ажилчдыг удирдаг хөнгөө бол юу вэ гэдэг ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр байгууллагын цөм хэсэг бол доод түвшиндээ явагддаг л гэж хэлэх гээд байна. За тийм учраас бид нар байгууллагын дээд түвшин болон дунд түвшний ажилтан албан хаагчд удирдлагууд байгууллагын доод түвшнийхөө хүмүүсийг маш хайрлаж, маш хүндэтгэж ажиллах ёстой. Маш ухаалаг бизнесмэнүүд мөн одоо дэлхийн тэр бомбнууд ч ярьж байдаг. Энгийн ажилчингүүгээр, энгийн одоо доржгүүгээр, энгийн батгүйгээр би хинч биш. Батгой байж, доржгой байгаад те сэрмаагой байж байгаа учраас би миний баялаг өсөж хөгжиж байгаамаа гэж ойлгосон байдаг.
Энэ бол их чухал ойлголтоо гэж би хэлэх гээд байна. Ягаад тэгэхээр таны цөм хэсэг байх бол та хинч биш гэдгийг сүүлийн үеийн шинэ бизнесмэнүүд одоо гол ой тоондоо анхааралтай авах хэрэгтэй юм шүү. Эдгээр хүмүүстэйгээ хүндэтгэж харьцах хэрэгтэй юм шүү. Эдгээр хүмүүсээ алтчиг хайрлах хэрэгтэй юм шүү. Эдгээр хүмүүсээ урамшуулах хэрэгтэй юм шүү. Сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй юм шүү. Нийгмийн боломж бололцоогоор нь илүү түлхүү хангах шаардлагатай юм шүү гэдгийг хэлэх байна. За нөгөө талаас альч төвшний удирдлага бол бусдыг манлайлах, үлгэрлэх ёстой гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ утгаар нь аваад үзэх юм бол менежерүүд бол зайлшгүй ажиллагчтайгаа албан ёсны дүрм стандартаар харилцах ёстой. Энийг бид нар коммуникац гэдэг хичээл дээр авч үзсэн. Ер нь бол удирдлагын дээд түвшин бол хаашаа явахаа тодорхойлж байдаг хүмүүс. Байгууллага хаашаа явах юм бэ? Ирээдүгээ тодорхойлж байдаг хүмүүс. Дунд түвшин бол хаана яваагаа тодорхойлж байдаг. Байгууллага одоо бодит нөхцөл хаана явж байна вэ? Хаашаа хүрэх вэ гэдэг мэдээллийг боловсруулаад дээд түвшинд өгдөг. Тэр дээд түвшнийх нь хүмүүс боловсруулсан мэдээлэлд тулгуурлан хаашаа явахаа тодорхойлж байдаг бол доод түвшний менежерүүд буюу үйл ажиллагааны менежерүүд юу хэрэгтэйгээ байгууллагынхаа удирдлагуудад хэлж өгч байдаг хүмүүс юм шүү. Тийм. Манай улсын сайн ойлгох хэрэгтэй. Манай улсын байгууллагуудын хувьд яг өөр чиглэлээр, өөр системээр за илүү сайн төлөвсөн хүмүүсийг илүү авах зорилготой гэдэг ажилд хүний нөөц явна. За Япон орны хувьд бол тэрнээс илүү цагаан цаасан дээр юмыг бичихэд илүү урамтай байдаг шиг Япон орны байгууллагуудын хувьд бол шинэ залуу хүчин, боловсон хүчнүүдийг ажилдаа одоо авч одоо сургах системээр доторх одоо тэр үйл явцтайгаа танилцуулах системээр сургаж иж ажилдаа авдаг. Манай одоо Монгол улсын байгууллагуудын хувьд яг тиймэрхүү системийг явагддсан юм уу? Хэр олон байгууллагуудад яг тэр авч одоо сургах систем явагддсан юм бэ? Маш сайхан асуулт байна. Би энийг одоо асуугаасай гэж бодож ирсэн. Саяхан би Bloomberg телевизээр нэг тэр бомтны тухай нэвтрүүлэг үзэж байлаа л да. Өөрөөр би мэрэгжлийнхэн дагуу иймэрхүү нэвтрүүлгийг үзэх дуртай. Тэгтэл тэр одоо Малайзийн тэр бомтон залуу ярьж байна л да. Эцэг нь одоо тэр бомтон тэгээ хүүгээ одоо өөрийнхөө байгууллагыг удирдуулахын тулд Харвардын одоо удирдлагын институтэд богино хугацаагаар Малайзийн удирдлагын институтэд богино хугацаагаар сургаж байсан гэж ярьж байгаа. Тэгэхээр би энийг яг гэж хэлсэн хугацаагаар гэдэг чинь бас учиртай. Тий, яг гэж хэлж байгаа вэ гэхээр тэгээд бас тэр одоо Харвардын болон Малайзийн удирдлагын институтуудын богино хугацааны сургалт нэг сонин 10 жилээс дээш бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн хүмүүст заадаг юм сургалт байгаа байхгүй. Тэгэхээр бизнесийн үйл ажиллагаа гэдэг бол туршлага. Удирдах үйл ажиллагаа гэдэг бол туршлага дээрээ тулгуурлаж онлыг сурах нь илүү бизнесийн үйл ажиллагааны хувьд, менежментийн хувьд илүү чухал байдаг. Бол зүгээр одоо бакалаврын удирдахын сургалт суугаад байгууллага удирдна гэдэг асуудал байдаггүй маа гэдгийг би хэлэх гээд байна. Нөгөө талаас таны асуултанд хариулъя. Нөгөө талаас манайхан бол юу гэдгийг тийм туршлагатай ийм хүмүүсийг ажилд авна гэдэг. Нэг талаас зөв боловч танай байгууллагын үнэт зүйлийг мэдэрсэн таны хэлдгээр цагаан цаас шиг тийм одоо залуучуудыг авч өөртөө үнэнчээр сургаж төлөвшүүлж авах нь бол байгууллагын ирээдүйн үнцнийг тодорхойлдог гол зүйл байхгүй. Нэг байгууллагаас гараад танай байгууллагт ирсэн чинь нөгөө байгууллага гараад явах магадлал өндөр. Тэгвэл таны байгууллагт анх орж ирж анх одоо хөдөлмөрийн ам чимтгийг мэдэрсэн хүн бол танай байгууллагаас гараад явах нь таны л удирдах арга барилаас шалтгаална шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө Японы тэр систем бол дэлхийн нийтэд одоо маш одоо тэргүүлэх зэрэгтэй одоо систем. Тэгэхээр манай сүүлийн үед байгууллагууд маань бас яг энэ системийг авч байна. Ерөөсөө ихтэй сургууль төгссөн олон дипломтой нь хамаагүй тий авъя чи чадвартай хөвгт байна. Чамайг хүсэл эрмэлзэлтэй бол чи хүсэж байна уу? Хүсэж байна. Чам таалагдж байна уу? Таалагдж байна. Энэ ажил чи дуртай юу? Дуртай. За тэгвэл бид нар чамайг улам дуртай болгоод өгье. Улам хүсэл тэмүүлэлтэй болгоод өгье. Сургаад авъя. Тэгээд тохиролцоогоо хийж. Тэгээд тэр хүнийг яах нь карьерийн тодорхой үе шатуудаар өсгөж өгч. Ингээд өсгөөд ирэхээр нөгөө манлайлалын чиг шугамууд чинь зөв голдрлоороо яваад ажил үүргийн туршлагууд маань яах нь зөв голдрлоор яваад тодорхой шатанд очихдоо туршлага бүхий итгээд тэр байгууллагыг удирдах байгаа учраас тухайн байгууллагын одоо эзэдүүд бол санаа зовх зүйл болж. Энэ юуны хувийн хөвшилт ажиглагдах шаардлагатай зүйл, улсын байгууллага шаардлагатай зүйл. Мөн одоо юу яаж ч улсын байгууллагууд ямар ч туршлагагүй хүнийг авсраад дүүргийн засаг дараагаар тавьчих. Тэр нэг цүнх барьж гүйж байгаа дүүргийн засаг дараагаар очичингууд карьерийн үе шатыг дамжаагүй хүн яах вэ? Бүхэл бүтэн дүүргийг удирдах уу? Бүхэл бүтэн сумыг удирдах уу? Чадахгүй ш. Ингээл төрийн ажил унаад байгаа байхгүй. Тэгэхээр төрж бай, хувьч бай, тийм ээ, амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол
хүнд хүрэхийг хүсчил байгаа бол хөгжил дэвшихийг хүсчил байгаа бол карьерийн үе шатуудыг заавал дамжуулах шаардлагатай. Энэ бол хүний нөөцийн бодлого байхгүй, боловсон хүчний бодлого. Тэр социализмын үед барьж байсан хамгийн том бодлого чинь энэ шүү. Жишээлбэл юу гэдэг баррикадыг аваад явсан хүн бол хилцгийг аваад яв. Хилцгийг аваад явж чадсан бол байгууллагыг авч явж чад. Байгууллагыг аваад явж чадсан хүнийг яамны нэг тодорхой хилцээний дараагаар юм уу? Эсвэл сумын дараагаар тавьж ирсэн. Сумыг боломжтой аваад явсан хүнийг бол яах нь одоо газрын дараагаар энэ тавьж ирсэн байгаа шүү. Тэгэхээр энэ маань өөрөө юутай холбоотой вэ гэхээр нөгөө карьер гэдэг ойлголт, карьерийн хөгжил гэдэг ойлголт хүнд туршлага суулгадаг, удирдах арга барилд сургадаг, хүмүүстэй харьцах арга барилд сургадаг. Ингэснээрээ шатраал нь тэр хүнд яах нь одоо дадлыг бий болгоод одоо сольшгүй боловсон хүчин бий туршлагыг бас суулгаж өгч байна. Туршлага суулгаж, сольшгүй боловсон хүчин болж байгаа. Энүүгээрээ социализмын үеийн удирдах арга барил одоо үеийн удирдах арга барил хоёр ялгаатай байгаа юм шүү. Тий. Одоо жишээлбэл эхнэрээ авчил компанийн захирлаар тавьчлаа шүү. Тэр хүнд ямар ч удирдах арга барил байхгүй. Тэр байгууллагын доороос нь эхлээд тэр хичнээн тэр байгууллагын эзний эхнэрч байлаа гэсэн. Доороос нь эхлээд ажиллаж байж байгууллагынхаа мөн чанарыг үйл ажиллагааны категориудыг тийм ээ ойлгож иж тэр байгууллага удирдах хэрэгтэй болохоос шууд өнөөдөр авчил тавингууд гадаад төгссөн хүүхдээ авчраад эзнэр тавьчих. Ямар нэг өндөр албан тушаал дээр өөрийнхөө хувийн компани салбарын одоо захирлаар тавьчих. Эргээд харахад нөгөө салбар унтсан байгаа. Таны үүлээ үзэж босгосон тэр охин компаниуд, тэр компаниуд салбарлуулсан компаниуд жогчиж штэ. Яагаад? Карьерийн үе шатыг, карьерийн хөгжлийг таны одоо удирдлаганд тавьсан хүн чинь дамжаагүй учраас таны байгууллага удирдах шатнаас унчиж байгаа байхгүй. Тэг дээрээсээ унчиж байгаа энэ их буруу зүйл. За нэвтрүүлгийн маань цаг үүгээр өндөрлөж байна. За өнөөдөр Тасцэрмагчтайгаа маш сайхан яриаг өрнүүллээ. За маш их баярлалаа. Би хүн бид хүмүүс нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш удирдах ухааны докторант Тасцэрмагчтайгаа та бүхэндээ хамтран бэлтгэн хүргэдэг байгаа. Энэхүү нэвтрүүлэг маань 7 хоног болгоны 3 дахь болон 5 дахь өдрүүдэд 10 цаг тэг 5 минутаас та бүхэндээ бэлтгэн хүрдэг юм шүү. За дараагийн нэвтрүүлгээрээ тавтаа сайхан уулзцгаая. Баяртай ирэх мөндөд сонсогчдоо. Радио FM 107.5 нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг